Эмбүк толлуулж байна. Хөх тэнгэр сонсож байна. Зохиолч Монгол улсын хөдөлмөрийн баатар соёлын гавьяц зүтгэлтэн Шанагийн галсан. Өгүүлэгч Баатар Жавын дархан сүх. Амьдралын алтан шар замын өглөөгөөр нялх биег минь бүлээцүүлж, балчир ухааныг минь гэлж тэлж өгсөн ажтай буянтай хөгшин ээжтэй зориул бай. Нэгдүгээр бүлэг. Цагаан голын ногоон хүндийд. Зүүднээс эхлэлтэй байсан байж ч болох нэгэн түүхийг бараг 40 жилийн хойно би та нарт хуучлах гэж байна. Хэрв үнэхээр тийм байсан ахвал хэзээ нэгэн цагт нөмрөх үйлийн бэлтгэл магдчихгүй сануулга байсан болов уу? Айхтар бэрхцүүд байж үлээ. Муу зүүдийг хүнд дуулгах хэрэггүй. Харин харанхуй нүхэнд хэлээд араас нь 3 нулимдэг учиртай юм гэдэг. Гэтэл бас сайн зүйтэй ч бусдаас нууж явах. Тэгвэл айсуу сайн үйлсийн зам мөр нь хазааж мэдэх аятай юм дуулддаг. Тэгэхээр сайн ч биш муу ч биш зүйдэл хүн бусдад дуулгадаг байх нэ дээ. Гэтэл гэр доторх яриа хөөрөө өглөө бүр чухам нойронд учирсан зүүдээ хэлэлцгээс л эхэлдэг. Тэр нь тэгээд хэн хүний нүүрэн дээр баяр хөөр эсвэл төгшүүр зовүрийн аль нэгний ул мөрийг үлдээдэг. Хачна. Харин өнөө бузар зүүдийг зүүдлэхийн үед миний бие тэр нарийн ширээнийг мэддэггүй байжээ. Тэгээд ч ярьчихсан. Тэгэхдээ хав халуунаар нь эл тохиолдолд бүр нов нойтноор нь бусдад дуулгачихсан хэрэг. Юу гэнэ гэх хүн гарах вэ? Ойлж сэрснээ хэлж угаа ухаан минь тэр. Ээж намайг сэрэж л дээ. Гэрт ганцаар унтаагаараа хоцорсон айлын эрх хэнцхүү би сайлын ховингаа суллахаар орж ирэхдээ зүүдэлж зүдэрч хэвтэй хүүгээ яав ивгэсээр сэрээсэн ээжигээ хоргон эрхэлжил авах далим эрэхтэй сэрсэн хойнооч ойлж нялцгансан. Тэгээд зүүдэлснэ. Тэгтээ бүр чухам юу зүүдэлснэ ярьсан байж таараа. Ээж сайл үнэртсэн нойтон хүйтэн гараараа нуух нулимсыг минь арчиж байх та. Харин сайн зүүд байна шүү дээ гэдэг байгаа. Үүнийг сонссон би цоочж миний яриаг анхаарч чагнасангүйгээс ингэж хэлв хэмээн ээжигээ зэмлэн бодохдоо ордов тавихаар гидэж бие чангалс хийв. Гэтэл ээж өөр тоосон шинжгүй байхагаад харин ч зүүдийг уруулж ойлгодог ч гэх шиг бас алт мөнгө торго дурдан оролцсон баахан юм хэлчихэд яваад өглөө. Би гайхаж самуурч хоцорлоо. Харин нэг зүйлийг тогтоож амжсан минь хэнд ч дуулгалгүйгээр харанхуй нүхэнд хэлээд араас нь 3 та нулимдэг гин. Эл нууцыг сүгэ шүүж байхдаа задруулсан дараа нь босгоны тэндээс хагас эргэж байгаад тэгтээ үнэхээр муу зүүдийг л ингэж домнон шүү дээ гэж анхааруулсан хэрэг. Миний зүүдэлдэг үнэхээр муу зүүд. Үүнд би ёр эсэргэлзэн. Гэтэл би ээжэд ярьчихсан байдаг. Одоо яах вэ? Аавын хөвөнтөө тэрлэг дороос мөлхөн сугарч байхдаа ийхүү бодож байлаа би. Тэгээд босож гэрээс гарч шинэ өдрийн гэрэлгэгээтэй золгохдоо мөн л бодсоор явлаа. Зуны бүлээн гэгэн өглөө байлаа. Шүүдэр нар малын шивтэр 3-ын дундаас гардаг болов уу гэмээр содон хурц үнэр хамар дийлсэн. Үхэр зэлзэлэн дээр эмэгтэйчүүд охид үнэгээ сааж байна. Дүүрэн дундуур хоосон янз бүрийн ховингаас ойхдоо нэг нь цэс нөгөө нь пөр бас нэг нь хоорт хэмээн дор бүрээ янз янзаар мөртөл бултаар нийлээд нүргсэн жиг даваа их шиг үсгэх нь хөгжим гэмээр. Сайлчдын цээжнийхэн гүнээс авч нэгэн хэмээр ундруулах гүүргийн ая үүний цаана мэлмрэн харьгаадах нь бүрч их шиглэнтэй. Хойно хотноосоо төрүүхэн гарчээ. Сүүлчийнх нь дөнгөж судаг гаталж төрүүч нь төнгө хурч явна.
Хургай шиг хөгнөөстэйгөө дөнгөж хөрөнтөж яваа хотны өрн дээр дөрвөлжлөн цайрах нь самалдай авгын гэрийн туурган дээрх нөхөөсийг санагдуулна. Арзилан хураалттай аргалын цаана унтаж байна. Жигтгэн амьсгалах ажээ. Наран цацраг түүний дээрээс асгархаагаад сорлог үснийх нь ширхэг бүрийн дээгүүр бяцхан дөл цайвалцсан асна муу гэлтэй. Дөрвөн мөчөө зугуухан нугласхийн жээсэн нь бие хураасан соргог шинжиг тэгтээ бүр уйгүй жингүй гэмээр амгалан байдлыг элтгэх мэт. Гэтэл өнөө зүуд бодоод байтал ямар ч байсан ээжээс лавлах нь зүйтэй болж таарлаа. Тэгээд зэлэн дээр яваад очивол шаазгай алгийн сагсхар савгтай гэдсэн дор өрөөсөн мөрөөрөө шургачсан сааж алдаж байна. Гар хорууных нь хөдөлгөөний аяар далмөрн чичрэх мэт жирэлцэн. Харин нүдэн анаастай бас гингэнтэл гөргийлэх мөртөл уруулан жимигээстэй. Хэсэг хүлээж зогссноо амаа чихэнд нь ойртуулаад ээжээ гэлээ. Нүдэ нээж байна. Хүнд хэлчихсэн бол яах вэ? Юун тухай ярьж байгааг минь ээж тэр дороо ойлгосонгүй бодол хийлэв. Тэгснээ сая л санав бололтой хэнд ч хэлж болохгүй, огт болохгүй гэлээ. Надад цааш нь шалгах хэрэгч тэнхээч байсангүй. Бушуухан холдлоо. Тэгээд бодоод үзсэн чинь холхон очиж байгаад өнөө домын хийгээд үзэх нь дээр, огт зүгээр байснаас л дээр ажээ. Судаг дээгүүр дамнуулан хайсан нарийн чулуун гүрээр гарч яваад хоньны араас түнх хүрэх бодолтой цахилдаг дундуур жирэлгэж явтал аз болоход гэнэт нүх тааралдчихав. Хэл замаар урд нь хэчнээн ч удаа явсан билээ. Тим нүх байдгийг өөр анзаараагүй байдаг. Гэтэл одоо яа харахгүй нүх. Тэгтээ бүр дор хаяхад тарваг багтмаар том нүх ам нангайж харлаад урдм нь байж байлаа. Би дороос өхрөн тонгойж нүхний ам руу хошууга ойртуулж байгаад ийм нэгэн зүүдэллээ. Арзиланд минь цовхрог тосчихсан. Явж ч зогсож чадахгүй. Гуйвж салгалж амнаас нь хөөс сахарч дөрвөн мөч нь байдгаараа тэрийж алцаачихсан. Хамаг ус нь босчихсон. Үхэх гэж байх юм. Түй. Тэгээд босож буцаад алхлаа. Домоо үйлдчихлээ гэж бодоход дотор бяцхан уужрах мэт. Боссоор шээгээгүй яваа минь сая л санаанд ороход шээх юм байна шүү гэж санан харин яас хийж шээвэл зүгээр юм бдэ гэж бодол хийлснэ гэр зурхаар болов. Энэ бол Мунзук үеэлээс эхэлж дэлгэрсэн энэ завсар манай айлын бүх хүүхэд мэддэг болсон дороо эргэж шээсээрээ тойрог татах тоглоом юм. Томчул үзвэл загнана, охид үзвэл шоолно. Одоо бол хинч харахгүй юм чинь яасан ч дур. Харин цуг тоглох хүүхэд байхгүй нь л тээмхэн. Гэхдээ тэдний хүлээх гэвэл давсаг хагарч мэднэ. Ганцаараа л тоглоод үзэх хэрэг. Байдгаараа гидийж дүлж байгаад тавьсан хэрн шээс минь санснаар шууд хол тусаж өгсөнгүй. Харин дараа нь хар говийн цөл дээгүүр гарч уулсын бэлэг хөрч талдыгийн нурууг бол бүр давж хар уулын цээжээр татуулан явснаа нарыг бугуйлдаж амжсандаа сүрхий хөөрөн баясав. Гэтэл гүйцээгээд харсан чинь баг шаар бас баруун хатвч хаваараа дотгош цөмөрсөн. Тэгэхээр нэг л бүтэл муутайхан гэр болжээ. Энэ бол шээс сайн хүрээгүй шинж. Хөөхтүүд босхийг ядахта анхыг аргалаас ирэхийг хүлээхэд болох л байж гэж харамсан бодтол яадгийм шээс барих муу гэж хөгшин ээж хэлсэн юм чинь гэсэн өөр нэгэн бодол төрж байлаа. Багда хатвчаараа цөмөрхий дөөч яадгийм гэрэл юм чинь баг гэрийг завсар хан оруулан томруулж цөмөрсөн хатвчийг өргөж гадагшаа тэлж болдгол хойно гэж лавшруулан бодоод өнөө гэрийнхэн хаалгаар гарч наран талаар нь тойрч цаашаа явлаа. Өгсөх нар араас цоноод нин тааламжтай. Сүүдрийн минь урт нарийнхан ч гэж жигтэйхэн. Үлгэр туйлст гардаг зээрэн шилбэт гэж ийм л урт хөлтэй зэгзгэр тэгэхээр юунд ч гүйцэгддэггүй хурдан амтан байдгийн болов гэж бодож явлаа. Шургааг шиг урт нарийнхан хөлтэй сүүдрээ харахад бээч гэсэн юунд ч гүйцэгдэмгүй юм шиг.
Тэгээд угсгийн гуйвал сүүдэр мөн л угс хийж надтай зэрэгцэн жирэлцэж байв. Надаас хоцрох нь үгүй, гэхдээ төрүүлэх нь ч бас үгүй бололтой. Дороо зогсож гиндүүлж байгаад гэнэт огцомхон ойж хараагаад үзвэл урд нь гарчихгүй юмаа гэхэд дунд хавьд нь хурч цамцных нь хормоо дээр гიშгээд авч болдгүй байгаа гэсэн нэгэн бодол цээжинд орж ирлээ. Тэгээд зогсож зориуд өөр зүг рүү харж энэ тэрийг сонирхсон болж байгаад гэнэт тахимаа нуглас хийснэ дороо ойж дэвхрэх ихшинд хартал өнөөгч нь хизээний л цуг дэвхэрч байна. Сүүдрээсээ төрүүлэх гихч үгүй ажээ. Энэ үеэс олон нохой боргон хуцхыг сонслоо. Харвал нэлээд холуур хатруулан өнгөрөх нэгэн мордныг чиглэн манай айлын хамаг ноход уралдаж явна. Өнөө хүнийг зайтай байгаа дээрээ бушуухан таваргаж зугтаасай гэж бодсон ч харин байдаггүй. Морныхон амыг татаж тэр нь дорхноо шогшоонд тэгснээ бүр алхаанд шилжив. Ноход тэр аймхай мордныг дорхноо гуйцсан очсон боловч айхтар их боргоож хоргоосонгүй хэд гурав хууцаж хэсэгхэн зуур дагснаа ард нь үлдэж хоцроод өвн цовн эргэлээ. Хэлээ унжуулж сүүлээ ууцсан дээр цагиргалуулчихсан тэдний байдлаас ийм эрт нозоорч залхуурсан яахаа мэдхэ байсан байдал илэрхий. Харин Арзилан л ганцаараа тэр цаана мөр хөөх мэт хүзүү сунган газар шинжилсээр жороолс хийж явах нь аль нэгэн зүйлд тэмүүлсэн шинжтэй. Нохой л гин хүнтэй л адилхан босов. Дор бүрээ өөрийн ааш араншинтай бас өөрийн яс шүрмстэй гэж хөгшин ээж хэлдэг. Тийм ээ. Аав манай айлын эрчүүлийн хэнтэн ч адилгүй шиг Арзилан нохтын адинтай ч адилгүй. Айхтар ам бөхтө гүлэг байж үлээ. Аав өрөөс нь чихнээс нь чимэгчгсэн өврөөсөө гаргаж ирээд морин дээрээс цасан дээр хаяхад ган хийгээгүй юмдаг. Тэгээд нэг мэдхтэл хөглийсэн том нохой болчихсон байсан. Хүмүүсийн түүнээс айх гэж ээж аав хоёрын аль нэгийг гарч хорхооснаа морноосоо буулгүй эмээлтэйгээ наалтчихсан юм шиг байдаг хүмүүс олон. Тэгснэ манай нохойн Томыг бас сүртэйг гайхсан үг хэлсээр арай гэж бууж ирээд морио уйж гэрөөд явж байхдаа түүн рүү байн хялам хийсээр босхоор үсрэх нь холгүй орно. Самалтай авгын хэлэх нь унах аачих биш олныг айлгсан ийм нохоогоор юугаа хийн гинэ. Бас сариг бай хөргөн аахаа баяны бод зохиж угаан тэр зүгээр тордоод байцгаа. Нохой томрох тусам гэрт хүн буухан цөөрч хоол унданд арвин болно гинэ. Тэр хэлсний дуулахтаа аав харин эртний дөрвөннүүдэд их халтруудын удам мөн юм чинь бараа сүртэй байхаас биш яах вэ? Гэхэд хөгшин ээж айлын сүр сүлд нь гаднаа нохойнто гэрт тогоонто байдгийм гинэ. Ээж уруула жимийн гэдэж айргийн хөхүүрийг огцом бүлхийг бодоход ам нь ангаачих гээд байгаагийн шинж. Тэр ам ангайхал юм бол эвгүй үг гарна. Тэр үгийг би гадарлаж ч байна. Буйна барсан юмнууд атаархаж байгаа нь тэр. Харин тэр нэгэн удаа ээж амаа барьж чадсан. Хөгшин ээж аав хоёроос зэмлэл дуулах үг алдаагүй юм шүү. Тэнхүү манай гадаа ирж буугаад хулмалцсаар орж ирэх гээчэнд нохоо хоригч хэнж байла гэсэн нэг л үгийг хэлэх нь зүгээр яахчгүй гин. Түүнийг гийчнээ тайвшруулахаас илүүтэйгээр нохоогоо магтсан өгч гэж болно. Үнэхээр Арзилан өнөө хэр хэнийгч зуугаагүй тэр ч бүхэл хэнийч хормой хотыг хүлээгүй билээ. Зарим хүн Арзиланыг хараад үнэхээр л арслан юм да гэхэд аав хэм мэдлээ гэж тойруулс хийснэ арслангийн нэрийг дуулавч биеийг олж хардгүй юм да гин. Бас зарим нь Арзилан гэснээс бөрүү чон гэвэл нэрдээ зохих байж гэхэд аавын хариулах нь чи бол тийм нэр өгөх байж л дээ. Тэгвэл нохоогоо дуудах тоолонгоор нэрийг хэлж болдгүй өнөө хайрхныг гэр хотондоо дуудна гэсэн үг болох нэ дээ гин.
Мартин болон ногтын дунд хөөцөлдөөн гарааг үед бас өмнө нь сүүдрээсээ төрүүлэх гээд бараагүйдээ урам алдарсхийн явтал цаашаа гэлтрэх морьтон наашаа буцах ногтын хулчхар залхуутай байдал нүдэнд зэрэг тусаад сүүдрээсээ төрүүлэхгүй юмаа гэхэд та нарын бол харин бүгдээс чинь төрүүлэн дээ гэсэн омглон бодол цээжинд орж ирлээ. Тэгээд өнөө бодлынхон үннийг дорхноо баталж амархаар шийдсэн нь Арзилан, Гүчүг, Мойног хэмээн ногтыг нэр-нэрээр нь дуудснаа. Ту хэмээн төрхирсаар буцаж гуйлээ. Ноход тэр төрхираанд шууд автан ойрдуу хадаасаар миний араас уралдаж байна. Би тэдэнд гүйцэгдэхгүй дээ гэж бодоод шүд зүүн гүйх мөртөл бас нохтын уралдахыг гол нь Арзиланы давхихыг үзхийн хорхой дийлж иргэн харвал өнөөгч нь газарт хэвлийгээрээ шүргэн хэвтэх мэт байдгаараа сунчсан сүүл нь шов шулуухан чигээрээ хамаг нохтын түрүүнд ирж байна. Хэсэгхэн гүйтэл нохтод гүйцэгдэх минь тодорхой боллоо. Үнийг мэдэрч бяцхан гутрах мөртөл тэглгүй яах юм? Би хоёр тэд дөрвөн хөлтөө юм чин хэмээн өөрийгөө өмөөрөх. Гэтэл хажуугаар нь бас яадгийм зүгээр игэл нэгэн биш өөрийн нох миний Арзилан намайг гүйцэж яваа юм чин хэмээн өөрийгөө тайтгаруулах бодол цээжинд ороод ирж байх. Нохтын пэжигнэн ард ойртож Арзиланы салхи бас халуун амьсгал бориг шүргэхийн үед ашиггүй өнөө төрүүчийн нүх нүдэнд харагдаадахав. Би угсхийн очиж аманд нь суун тусаад тонгойж тэгснээ бүр хэвтэж байгаад өглөөний дуртмал их наран далай дор сүүн цагаан голын эргийн тонмол ногоон зүлэг дунд ангал адил шарх адил ангаж харлах хойшоо амтай тэр нөхрөө гараа суганд тултал шургууллаа. Гарт хөрөх өртөх зүйлгэж даан чалга. Нүх сурггүй алга одсон байтал нойтон хүйтэн оргих нь аймаар. Намайг гараа сугалахын үед Арзилан ямар нэгэн амтан гаргаж ирэх нь гэж эргэлзэлгүй итгэчихсэн. Өнөөхийг угсхийн зуурч багал зуурдан авч надад туслахад бэлэн цээжээ хуржигнүүлсээр хажууд минь зогсож байв. Бусад ноход цаана нь хий хууцсан тойрч давхилдана. Би Арзиланыг чулуу хөөлгөж байгаадаа ичиж үнэхээр ямар нэгэн амтан алдчихсан дүр эсхэн гараа суглахдаа хүчлэн ярвайж айхалж тэгээд ч зогссонгүй. Өнөөх наран далай дороос ногоон зүлэг дундаас ангал адил шарх адил ангаж харлах сурггүй хоосон гэтэл нойтон хуйтан нөхрөө ахин шагайснаа өөрөөс нь тусламж ирсэн харцаар нохооныхон нүд рүү харж ту гэлээ. Арзилан нөхний аманд угсхийн хөрч хоосон харан хоёроо хошуу толгоогоороо шурган оржих гэснээ аргагүй багтахгүй дээ гинэн гасалж дөрвөн хөлөөрөө маажин самардаж шороо цацлана. Нэг харсан чинь хамаг үс нь босчихсон. Би энэ дагжиж байлаа. Миний дотор пал хийв.